Энэ өдрийн мэнд үзэгчтэй тэгэхээр яг одоо би эрчүүдийн сэтгэл зүйн асуудлаар ярилцахаар сэтгэл зүйч Батгүйтэй ярилцахаар ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол эрчүүдийн одоо сэтгэл зүйн асуудлыг аваад үзэхээр ямар насны хүмүүс одоо сэтгэл зүйн дарамтанд орж байна вэ? Сэтгэл зүйн асуудалтай байна вэ гэдээ аваад үзэхээр насныхын ангилаар аваад үзэхээр 20-с 39 насны эрчүүд бол өртөж байна гэдэг зүйлийг бол мэрэгчлэнүүд онцолж байгаа. Тэгэхээр эрчүүдийн одоо сэтгэл зүйн асуудлыг даван гарах шийдэл арга техник за мөн дээрээс нь одоо эмэгтэйчүүд бид одоо эрчүүдтэй хэрхэн харилцаж одоо сэтгэл зүйн асуудлаас нь даван гарах боломж болцоо байдгийг за арга техник гэдэг энэ талаар ярилцъя. Тэгэхээр сэтгэл зүйч Батгүйтэй ярилцж байгаа маа. Тэгэхээр танд энэ өдрийн мэнд хүргэе. За ер нь бол техникийн асуудлаас болоод маш олон одоо авч байгаа шиг байна. Тэгэхээр энэ зүйлдээ бас уучлал хүсье. Тэгээд танд энэ өдрийн мэндийг дахин хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр ер нь бол сэтгэл зүйн асуудалд бол эрчүүд бол хамгийн их өртөж байдаг. Гэхдээ эрчүүд маань өөрсдөө энэ дээр анхаарал хандуулад яаж энээс гарах арга замыг бол бас мэдхгүй байгаад байдаг. Тэгээ энэ дээр яах ёстойгоо дараа замаа олдоггүй ч гэдэг юм уу, сэтгэл зүйчд хандаж чаддаггүй ч гэдэг юм. Тэгэхээр энэ эрчүүд ер нь одоо энэ сэтгэл зүйн асуудалтай болсноо ер нь болсныгоо яаж мэдэх вэ? Ер нь ямар замаар гарч ирд юм болоо. За нийгэмд байгаа одоо энэ асуудлуудаа зөвхөн ер нь анзаарах юм бол одоо энэ асуудал тодорхой гараад ирнэ л дээ. Ягаад одоо эрэгтэйчүүд илүү өвчлөөд байна уу? Ягаад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 жилээр богинослоод байна уу? Ягаад амиа хорлолт эмэгтэйчүүдээс 5 дахин илүү тоотой байна уу? Ягаад өнөөдөр одоо эрэгтэйчүүд илүү төрөмгийлүүлдэг байна уу, тийм ээ? Энэс одоо энэ нь болохоор энэ сэтгэл зүйн асуудалтай байгааг илэрэл байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд дотор нь ингээд нарийн авч үзэх юм бол одоо таны мэдхүйн талын асуудал байна. Мэдлэг мэдээлэл байна эрэгтэйчүүдэд. За бас түүгээр дамжуулаад гэр бүлийнхэн одоо найз нөхөд ажлын хамт олон төрлөх гэр орныхан гэдэргээд энэ талаас нь эрэгтэйчүүдийн сэтгэл зүг бас ойлгохгүй ийм асуудал бол байна. За нийгэмд бас одоо бидний эрэгтэйчүүдэд одоо сэтгэл зүйн боловсрол олгож байгаа байдал за тэрийг бас одоо тодорхойлж байгаа нийгмийн хөвшмөл одоо ойлголтууд гэдэргээд маш олон том хүчин зүйлүүд бол нөлөөлж байна. Тэгэхээр эрэгтэйчүүд одоо асуудалгүй хүмүүс үү гэвэл бол бас биш шүү дээ, тийм ээ. Сая одоо том одоо статистик тоонуудыг хэллээ. Тэгэхээр эрэгтэйчүүд бол одоо эмэгтэйчүүдээс илүү ялгаагүй асуудал бол өртөж байна. Тэр асуудлаа харин таны мэдээд тэрнээс гарах одоо арга зам, арга техник ийм гарц гаргалгаагаас мэдж гэнэ үгүй юу гэдэг бол асуудал байгаа байхгүй. Тэгээд харин энэ сэдвээр өнөөдөр ярилцж байгаа би бол их олзуурч байна л да. Тэгэхээр ер нь одоо яг энэ зарим одоо эрчүүдээ ингээд аваад үзэхээр жоохон бухимдалтай байгаад гэдэг тийм. Энийг болохоор өөрөө сэтгэл зүйн асуудалтай байна шүү гэдэг зүйлийг мэддэггүй байгаад гэдэг тийм. Тэгэхээр би бас энийг ийм та бухимдалтай байна. Одоо тийм хүнтэй харилцахад жоохон стрессч гэдэг төрөмгийн анш гарах гээд байна гэдэг чинь таньгийн байгаад тах шиг сэтгэл зүйчид сэтгэл засал хийлгэх шаардлагатай шүү гэдэг зүйлийг бас давхар хэлчмээр санагдлаа. За тэгэхээр яг ийм асуудалд орсон эрчүүд маань хэрхэн даван гарч болох юм? Даван гарах гэхээсээ илүү яг өөрөө сая зөв хэллээ. Ягаад сэтгэл зүйн асуудалтай байгаа гэдэг ер нь өөрсдөө бодох хэрэгтэй юм л да. Тэгэхээр одоо уурлах, хуцаарах, бухимдах тийм ээ. Ийм сэтгэл чи явагдаад байна уу? Хүмүүстэй харилцахдаа ямар нэгэн одоо гэр бүлтэй харилцах харилцаанд асуудал үүссэн байна уу? Одоо нийгэмтэй ажлын одоо хамт олонтойгоо харилцаж байгаа харилцаа чи ийм байна уу? Ер нь өөрөө чи сэтгэл зүйдээ хэр хангалуун байна уу гэдгээс шалтгаалаад энэ асуудлыг бол одоо бодоход илэрлэл нь гарчиж байгаа. Ер нь шалтгаангүй уурлах гэж бол байдгүй. Энэ болохоор сэтгэл зүйд заавал одоо нэг хамгаалтын механизм үүсэж байгаа юм уу? Эсвэл одоо ямар нэгэн сэтгэл зүйд байж байгаа асуудлын далд ухамсарт явагдсан зүйлийн илэрлэл байгаа байхгүй. Асуудал бол шийдэгдэхгүй байгаагаас шалтгаалж байгаа. Тэгэхээр одоо энэс бол гарах одоо арга замууд бол байна. Хүн өөрөө бол тэргээ мэдэх хэрэгтэй. Мэдэхгүй тань мэдэхгүй яваад байна гэдэг бол өөрийнх нь одоо өнөөдрийн одоо амьдралд нь нөлөөлөд байна. Ирээдүйн амьдралд нь ч бас нөлөөлнө. Гэр бүлийн харилцаа шийдэгдэхгүй болохоор өөрийнх нь ажил карьер дээр үүсэж байгаа асуудлууд нь шийдэгдэхгүй. Ажил карьер дээр асуудлууд шийдэгдэхгүй болохоор цаашаа ирээдүйн хөгжил дэвшилт нь гэр бүлийнх нь уур амьсгалд нөлөөлөд яваад байгаа юм л да. Тэгэхээр энэ асуудлууд бол бүгдийг сайн мэдж явах хэрэгтэй. Тэгээд энэ асуудлаас гарах одоо ямар арга зам байна?
гэдэг талаар өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Гэр орныхонтойгоо ярилцах хэрэгтэй, бусдаас тусламж авах хэрэгтэй. Тэгээд одоо болохгүй бол одоо мэрэгчлэн хандах юм уу, тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйч хандах ийм асуудлууд. Ер нь өөрт нь хэрэгтэй байгаа хүмүүсээс одоо энийг анзаарч асуух хэрэгтэй шаардлагатай болоод байгаа. Тэгэхээр нөгөө манай эрчүүдийн үед ингээд аваад үзэхээр сэтгэлээ нээж чаддгүй тий дотроо юу хадгалаад яваад идэв тэрийгээ ил гаргаж чаддгүй тэгээ бухимдаж ингэж явсараад нөгөөт нь ужигшаад одоо нөгөө хүн дээрх юм бол амиа хорлох ч гэдэг юм асуудал руу орох гэдэг. Тэгэхээр тэр сэтгэлээ бусдад ярих за нээлттэй байж сурахын тулд яах ёстой юм бол. За энийг ярихаас өмнө бид нар ер нь эрэгтэй хүүхдүүдээ манай монголчууд ер нь яаж хүмүүжүүлээд байгаа юм бэ? Яаж төлөвшүүлээд байгаа юм бэ гэж тийм. Тэгэхээр хүний ер нь одоо ирээдүйн ямар хүн болох нь 3-5 наснд 70-аас 80% суучдаг гэж сэтгэл судлал үздэг юм л да. Тэгэхээр бид нар яг тэр үед нь болохоор уламжлалт одоо хоцорсон хэвшмэл ойлголтоор хүмүүжүүлээд байна л да. Эрэгтэй хүүхэд уйлж болохгүй, эрэгтэй хүн чанга хатуу байх ёстой, гонгорж болохгүй тийм ээ. Одоо сэтгэлийн хаттай байх ёстой, чи бол мундаг хүн одоо хүчтэй байх ёстой гэдэг байдлаар ингээд хандаад байдаг. Энэ ойлголт нь өөрөө эрэгтэй хүнийг одоо эго өндөртэй болгочихж байгаа. Эго өндөртэй болгоно гэдэг бол бие төвтэй болчихно гэсэн үг байхгүй юу? Бие төвтэй болно гэдэг бол би өөрөөс нь асуудал одоо маш хүчтэй байх ёстой юм байна. Би ямар нэгэн байдлаар одоо дотор байгаа сул дор асуудлуудаа гаргаж болохгүй юм байна. Тэгэх юм бол одоо би шившиг болох юм байна гэдэг ийм нэг гинтл авчиж байгаа. Нөгөө талаас нь эрэгтэй хүнийг дандаа одоо болохгүй одоо гэдэг байдлаар өөрийнхөө одоо юмыг асуудлыг ярихгүй гэдэг байдлаар ингэ одоо хүмүүжүүлчихээр нөгөө хүн чинь бие биесээ дотор одоо мэдрэмжээ гаргаж болохгүй юм байна те гэдэг байдлаар ингэж хүмүүжээд байна л да. Тэгэхээр энэ нь болохоор одоо манай хүмүүжлийн алдаатай тал нь энэ гүндүүгүй байх гэдэг нь одоо яг ямар ойлголт юм бэ? Ямар хэмжигдэхүүн явуулж байгаа. Яг шинжлэх ухааныхаар одоо энэ яг яаж тайлбарлах вэ? Ямар тодорхойлт байгаа гэдэг талаар таны мэдхүү мэдлэг байхгүй болохоор одоо эрэгтэйчүүд маань төөрөлдөд байна л да. Энэ мэдрэмжийг ер нь гаргах нь зөв юм уу? Ер нь мэдрэмж гэж яг юу хэлээд байгаа юм те? Тэгээ би мэдрэмжээ гаргаж явах одоо гүндүүгүй гэдэг нь одоо зөвхөн би нэг тийм бүдүүлэг байх хэрэгтэй юм уу? Эсвэл жоохон тийм нэг мэдрэмжгүй байх хэрэгтэй юм уу? Гэдэг байдлаар тэр хүмүүс чинь төөрөлдөд байгаа байхгүй юу? Гэтэл эрэгтэй эмэгтэй хүн ямар ч ялгаагүй одоо сэтгэл зүйн зөвнөл юм уу, айдас, төгшүүр тийм ээ гинтл бол авж байгаа л хүмүүс байхгүй юу? Ялгаагүй бие махбодын хувьд бол ядарч байгаа, сэтгэл зүйн хувьд бол хямралд орж байгаа тийм ээ. Өөрийнхөө одоо сэтгэл зүйн ачааллаас одоо илүү одоо дарамт шахалт авах юм бол тэрэнд гинтж байгаа. Тэрнээс болж одоо стресс, депресс төртөж байгаа ийм бүх одоо мэдрэмжүүд бол адилхан байгаа. Тэрийг гаргаж гаргахгүй өөргөө нөгөө буруу гаргасноос болоод сэтгэл зүйн асуудал ороод байна л да. Тэгэхээр ер нь бол одоо бас ярьж л байх л хамгийн зөв шийдэл зөв арга юм байна гэж би ойлголоо. Тэгэхээр тэрнээс өмнө бас нэг асуудал байгаа. Ер нь эрэгтэй эмэгтэй хүний өөрийнх нь сэтгэл зүйн онцлог гэж байна. Тэрийг мэдэхгүйгээр бас их одоо асуудал орж байна. За ер нь зөвхөн ингээд бодоод үзэхэд эмэгтэй хүн эрэгтэй хүн болохоор одоо биологийн ялгаа байгаагаа хүмүүс мэддэг боловч сэтгэл зүйн ялгаагаа одоо оюун ухааны ялгаагаа одоо бие физиологийн ялгаа гэдэг бас нарийн таньж мэдэх шаардлагатай болчиход байгаа. Тэгэхээр одоо энэ дээр эрэгтэй хүний сэтгэл зүйн ялгаа байна. Биологоос үүдэлтэй дааврын ялгаанууд байна. Нэг нь болохоор одоо эрэгтэй даавар, нөгөөх нь бол эмэгтэй даавар ялгарч байна тийм ээ. Сэтгэл зүйн хувьд бол тэс өөр хоёр одоо ертөнц байна. Тэгээд эмэгтэй хүний сэтгэл зүгээс одоо хүйсийн ялгаатай байдлаас гадна сэтгэл зүйн ялгаатай байдал гэдэг нь одоо хүмүүс бол ер нь ярьдаг л да. Эрэгтэй хүн бол одоо уйлж сэтгэлээ тайлхруулдаггүй, бусдад одоо асуудлаа ярьдаггүй, дотгошоогоо нэг одоо хаагдмал байдаг тийм ээ. Харилцаанд одоо бусдаас туслан дэмжлэг авдаггүй гэдэг ийм ялгаатай байдал байгаа боловч яг сэтгэл зүйн гүнд нь яагаад эрэгтэй хүн юм байдаг талаар эрэгтэй хүн өөрөө мэддэггүй. Өөрөө мэдэхгүй байгаа юм чинь одоо нэг эсрэг гүйцэтгэлийн хүмүүс нь болохоор ээж нь юм уу эсвэл одоо эмэгтэйчүүд юм уу эсвэл хайны ижил мэдэхгүй байх юм тохиолдлуудаас болж маш их зөрчилтөн гараад байгаа. Гэтэл эрэгтэй хүний яг өөрийнх нь одоо сэтгэл зүйн маш тийм онцлог өвөрмөц шинжүүд байна л да. Нэгдүгээр бол одоо хизээч эрэгтэй хүн бол одоо бусдаас тусламж
гуйдгүй. Яг л сэтгэл зүйд болохоор өөрийгөө бол баатар хүн гэж боддог, өөрийгөө мундаг хүн гэж боддог тийм ээ. Ийм учраас бол бусдаас ерөөсөө тусламж гуйдгүй. Одоо шогчилж хэлэх юм бол нэг Маяковский нэг шүлэг байдаг л да, та нар хуйлж байгаа бүрэлдэхүүнийг харсан юм уу, большевикийг харсан юм уу гэдэг шиг эрэгтэй хүн яг тийм сэтгэл зүйтэй байхгүй. Ерөөсөө хизээч тусламж гуйдгүй гэдэг. Энэ бол тархиныхын бүтцтэй холбоотой асуудал. За дараагийнх нь одоо асуудал болгоод эрэгтэй хүн өөрийгөө баатар гэж санддаг учраас ер нь өөр хүний зөвлөгөө одоо ямар нэгэн санал дүгнэлтийг авах их хойрог байдаг. Ягаад гэвэл би бол одоо их мундаг хүн, бусад хүмүүс бол одоо намайг гүйцэхгүй гэдэг байдлаар ханддаг учраас бусдаас одоо шийдвэр юм уу, бусдаас ямар нэгэн байдлаар асуудлын гарс гаргалгааг бол сэтгэл зүйн хувьд бол авах дургүй байдаг гэсэн үг. Тэр байдгаа бусад хүмүүс хилээд өгөх юм бол одоо тэр хүний хамгийн их зөв шийдлийг гаргаж өгсөн ч гэсэн минийх бол зөв гэдгээ батлах гээд яваад байдаг. Ийм нэг сэтгэл зүйн одоо хандлагатай байна. Гуравдугаарт эрэгтэй хүн асуудлыг авч шийдэхдээ тархины бүтцийн хувьд одоо логик сэтгэлгээтэй байж байгаа учраас асуудлуудыг маш их наривчилж гаргаж иж тавьж иж ханддаг. Тархиных нь одоо өөрөх нь бүтцийг онцлох нь шүү дээ тийм ээ. За энэ асуудлыг тэгж шийднэ гэдэг байдлаар нэг өөрөө ганц өөртөө итгэдэг учраас өөрөө тэрийг гаргаж тавих. Тийм учраас одоо шийдлийг өөрөө олохыг зорддог гэсэн үг. За энийг болохоор одоо сэтгэл судлалд агуутай орно гэж ярьдаг. Тэр нь болохоор толгомжсон асуудал олооход хэнтэй ч хуваалцахгүй өөрөө яг нэг шатар нөөж байгаа шиг за энэ асуудал надад тулгарчсан байна. Энэ асуудлыг би тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэдэг бүр их детальны гэж бодож шийддэг байхгүй. Тэгэхээр энээс шалтгаалаад эрэгтэй хүн бол асуудал одоо бусдаас тусламж гуйдгүй, бусдад хуваалцдаггүй, ярьдаггүй, уйлдаггүй. Энээс шалтгаалаад хямралд ордог. Тэгээд өөрөө чи хэлдгээр энэ хямралаасаа гарч чадахгүй болохоор цаашаа депресс болно. Депрессн гэдэг нь болохоор тэрийг зөвөр тайлж чадахгүй бол буруу зуршлуудад орно. Энэ цаашаа хүндэрсээр хагаад одоо амиа хорлох асуудал руу орох ийм асуудал явагдаад байгаа. Тэгэхээр энэ бол эрэгтэй хүний өөрөх нь одоо сэтгэл зүйн онцлогтой холбоотой юм а гэдэг эрэгтэйчүүд өөрсдөө ч мэдэх хэрэгтэй. Хамт байж байгаа ээж нь ч юм уу те эсвэл одоо эгч дүүн ч юм уу бусад эмэгтэйчүүд ханишны нэг бас мэдчих шаардлагатай гэж байна. Энээс шалтгаалаад энэ харилцаан дээр бол маш их зөрчилдөөнүүд гараад байгаа юм л да. Эмэгтэй хүн жишээлбэл өөрсдөө бодоод авах юм бол эрэгтэй хүнтэй харилцаж чадахгүй байх нь шүү дээ. Тэгээд тэрийг гайхаад байдаг чамд ямар асуудал байгаа юм бэ яриачаа гэдэг нь тулгаад байдаг. А гэтэл эрэгтэй хүн байглаасаа ярих дурггүй. Тэр байтугай харин тэгж хэлэх юм бол одоо зөрчилдөөн болох нь байна тийм. Ийм одоо бас ялгаатай онцлог маш өвөрмөс талууд бол байгаад байна шүү дээ. Тийм. Тэр эндээс таагаад үзэхээр нөгөө хүнд ярьдаггүй юм чинь ер нь бол дотоод байгаа тэр нэг ужирсан ер нь асуудал байгаад байгаа бол ер нь сэтгэл засалж одоо сэтгэл зүйчдэл хандах нь илүү одоо дөхөм зам гэж би бол бодож байна. Яг нь эмэгтэйчүүд яагаад стресс дуртах нь бага байгаа юм бэ тий. Тэгэхээр эмэгтэйчүүдийг бид мэдэн шүү дээ. Асуудал тулгарлаа гэхэд бол хэн нэгэн найзтайгаа хэдэн цагаар хамаагүй ингээл ярьдаг тийм ээ. За тэгэл уйлна, тэгэл одоо ингээл хүмүүст ярина. Дэгцэн тэгэл одоо эмоцоо гаргана, одоо хэн нэгэн хүнд хашгична, уйлж нэг үзэн, учирлж нэг үзэн тэгээд ингээд доторх нэг асуудлууд бол гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр манай нэг эмээнэр ярьдаг шүү дээ. Уйлвал хөнгөрдөг юм аа сэтгэлгээ те. Тэгэхээр эмэгтэйчүүд бүх юм зөв хийгээд байгаа байхгүй. А эрэгтэйчүүд гаргахгүй байгаа учраас асуудлаа гаргахгүй байгаа. Яг сэтгэл судлал юу гэж үздэг вэ гэхээр зовлонгоо 80 дахин ярих юм бол сэтгэл зүй ямар ч дарамтаас анжирна гэж үздэг байхгүй. Яг сэтгэл зүйн одоо зөвлөгөө авахаасаа илүү зүгээр л өөрөө дотор байгаа юм ярьчихаар хүм маш их тайвширдаг. Хүмүүс яг сэтгэл зүйчтэй очихоор сэтгэл зүйч нь их айхтар чиглүүлээл өдөртөмж өгөөлөөс гарц гаргалгаа гэж заагаад өчнө гэж боддог. А яг сэтгэл зүйн одоо зөвлөгөө юм уу тренингд бол тийм байдгүй байхгүй. Зүгээр л асуудалтай сонсдог. Тэгэхээр хүн өөрөө ярина, өнгөрсөн цагийнхын асуултыг аваачиж нөгөө сэтгэл зүйч асуум. Тэгэхээр тэрийг нөгөө хүн чи ярихын тулд чинь тэр дурсамжийг хүчээр авчиж бодно шүү дээ. Тэгээ бодохоор яг тэр цаг үе дээр очиж байгаа байхгүй. Тэр цаг үе дээр бодоод тэрийг ярьж байгаа хүн чинь тэр цаг үеийнхээ яг бодит байдлыг өөрөө олж хардаг. Өөрөө олж харж байгаа хүн гэдэг бол одоо тэр үед би тэгж алдсан байна, тэгж онсон байна гэдгээ мэддэг. А тэгж мэдж байгаа тохиолдолд харих болохоор би тэндээс тэгж гарчих боломж байсан юмдыг яг тэр үеийн одоо болсон үзэгдэл юмсыг бодитоор хардаг гэсэн. Тэгээд өөрөө гарцаа олгоцсон хүн чинь сэтгэл зүйн зөвлөгөө авахтаа маш их тайвширдаг, өөрөө гарцуудаа олоод байдаг. Энээс л одоо сэтгэл зүйн зөвлөгөө авахын хамгийн одоо давуу тал нь тэр байгаа, үр дүн нь тэр байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бас яг ингэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш асуудалд орохгүй хүн гэж бол байхгүй.
За тэр яриа бүр халуухан болж шүү. Тэр бас эмэгтэйчүүд дээр ингээд аваад үзэхээр эр нөхрөө нөгөө хурцлж гин гээд за эмэгтэйчүүд жоохон буруу илэрхийлээд тэнийг шүүмжлээд идэг штеп тий. Энэ дээр ер нь та юу гэж боддог вэ? Яг бид нар зөв арга техник хэрэглээд байна уу? Эсвэл үнэхээр буруу юм болов уу? За нэгдүгürt би нөгөө түрүү чи яриагаа гүцээ. Агууд орцсон байхад эрэгтэй хүн хэрвээ одоо ингээд хүнд өдрийн дараа стресстэй байгаа үед одоо өөрийнхөө эмэгтэйгээс юу хүсдэг вэ гэх юм бол би дараах дүр зүйлийг гаргах гэж байна л да. Одоо эхнэр нь айгүй чимээгүй байх хэрэгтэй, амаа скотч дуулсан. Тэгээд одоо зүгээр л хоолыг авчирж өгөөл өөрөөс айгүй чимээгүй гарах хэрэгтэй гэдэг. Яг ёгтолж хийж байна. Тэгэхээр эрэгтэй одоо сэтгэл зүй хэрэгцээ тийм байгаа гэж хэлж байгаа байхгүй. Яагаад гэвэл эмэгтэй нь олон долоон жижигийг сажиг юм ярих юм бол эрэгтэй хүний нөгөө тарих нь ээлжиж ажилладаг. Баруун зүүн өмнөлгүүд. Тэгэхээр нэг том асуудал шийдэх гээд байж байгаа хажуугаар нь өөр янз бүрийн ингээд асуудал ороод ирвэл эрэгтэй нь төөрчдөг. Тийм учраас асуудал дээр төвлөрч чадахгүй байхгүй. Тэгэхээр тэр боломжийг өхийн тулд эрэгтэй хүнийг аль болохоор одоо дугай чимээгүй ганцаараа одоо байх тэр нөхцөлийг бүрдүүлж өгвөл дээр байгаа даа. За энийг нэгдүгürt мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт өөрийн чинь ярьж байгаа нөгөө нэг эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогийг мэдэхгүйгээс болоод манай эмэгтэйчүүд алдаа гаргаад идэг. Нэгдүгürt яг өөрсдөө бодоод яг нүүр харцаа тулгарч хагаад асуудыг ярих гад идэг. Тэгэхээр эрэгтэй хүн бол ер нь харц тулгарсан юм уу, байцаасан тийм асуултанд айгүй дургу байдаг. Тэрнийхэн дарнд одоо сэтгэл зүйн харц нь наашаа харж байгаа боловч цаашаа харж байгаа асуудлаа ярьдаг асуудал байдаг байхгүй. Тэгэхээр аль болохоор чөлөөтэй байлгаж өөрөөр нь сэтэлжүүлж ярих юм бол асуудалтай ярина гэсэн одоо тийм онцлогтой. За дараагийнх нь болохоор яг өөрөө чи ярьсан одоо эрэгтэй хүнтэй хандахтаа чи тэрэн шиг байсангүй, энэ шиг байсангүй гэдэг байдлаар бусадтай харьцуулаад идэг. Гэтэл эрэгтэй хүн болохоор тэр өөрийнхөө асуудлуудыг ер нь бол бүгд мэдчихэдэг юм. Тэнэг хүн байгаа шүү дээ. Би надад одоо ийм асуудал байна гэдгийг мэддэг. Гэтэл тэр хэлэх ёстой хүн нь эхнэр нь биш байдаг байхгүй. Яагаад гэвэл эрэгтэй хүн тэрийг өөрийгөө сайнтаа муутгаар үнэлсэн үнэлэмж нь байгаад байдаг. Хувийнх нь одоо тогтсон дадал зуршил байна. Хувийнх нь өөрийнх нь үнэт зүйл нь байгаад шүү дээ. Гэтэл тэрлүү нь довтлоод ахаар яг тэр нь өөрийнх нь одоо нэг баатар гэж боддог эхнэр нь тэрийн шүүмжлээд ахаар хүлээж авдаг байхгүй. Хүлээж авах. Тэгээд хэн нэгэнтэй харьцуулах юм бол тэр бүр хэцүү байдалд оролдог. Эмэгтэй хүн бол өөрийгөө бол бусдад харьцуулахад бол ер сэтгэлээр ундгаа би энэс илүү гэдгийг мэдчихэдэг. Гэтэл эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс илүү өөрийгөө харьцуулдаг бусдад. Тэгэнгүүт л өөрөөс нь гоё өндөр нуруутай юм уу, өөрөөс нь гоё одоо ажил карьертай юм уу, орлоготой юм уу, гоё машинтай юм уу те одоо илүү ухаантай байд юм уу те. Иймэрхүү байдлаар ингээд эрэгтэй хүн тэрийг мэдэрчээр өөрийгөө айгүй харьцуулдаг. Тэгээд одоо сул дорогоо мэдэрчдэг. Энэ сул дорогоо мэдэрсэн одоо нөхцөлд эрэгтэй хүн тэрийг ямар нэг юмар нөхөх гэж оролддог. Тэр сайн нөхөлт нь болохоор би энэс илүү байх ёстой юм, би илүү өөрийгөө хөгжүүлэх ёстой юм, өөрөө илүү хөдөлмөрлөх ёстой юм байна гэдэг одоо ийм хандлага байдаг болвол нөгөөх нь буруу хандах нь болохоор би хүчээр шийднэ, тийм ээ. Одоо хууль бус юм хийн, одоо эсвэл одоо ариг дарс одоо бусад мансууруулах байдлаар өөрийгөө тэр дутуугаа нөхөх гэдэг. Ер нь эрэгтэй эмэгтэй гэлгүй ер нь дутуугаа заавал нөхөх гэж байдаг тийм сэтгэл зүйн амтал л да. Тэгэхээр эмэгтэйчүүд маань яах ёстой вэ гэхээр чи одоо А шиг байгаа чи Д шиг байгаасаа гэж хэлхээс өмнө чи 3 жилийн өмнө ийм байгаагүй. Чи одоо надтай гэрлэхэд ийм байгаагүй гэдэг байдлаар нь яг одоо тухайн үед нь болсон үйл явдал гараад байгаа яг нөхцөл байдал тэр гаргаж байгаа дутагдалд нь одоо анхаарал тавих хэрэгтэй болохоос биш чи угаасаа ийм хүн гэдэг юм уу те эсвэл тэрэн шиг байж чадсангүй гэдэг юм уу эсвэл одоо нэг өөрийнх нь төрлөх нэг мөн чанарууд байна шүү дээ характер одоо темперамент руу нэг гэж товтлох юм бол эсвэл одоо удам судар гэдэг юм яг хувийн өгдөл рүү товтлох юм бол эрэгтэй ерөөсөө хүлээж авахгүй харин ч бүр хүлээж авах нь тэгэл л гөжүүдэлж гидийдэг бүр ерөөсөө огт эсэргүүцдэг тийм ч. Тэгэхээр одоо эхнэр нь болохоор одоо эмэгтэй хүндээс онцгой тийм нэг дипломат чанарыг шаардаад байна шүү дээ тийм ээ. Маш гоё хариулт өглөө маш их баярлалаа. За тэгэхээр дараагийн асуудал маань эрчүүд эмэгтэйчүүдээс юу хүсдэг юм болоо? Ер нь ямар одоо эмэгтэйчүүд ч гэсэн бас ямар эрэгтэй хүмүүс ер нь эмэгтэйчүүдээс юу хүсдэг юм болоо гэдэг зүйлийг бас мэдхийг хүсэж байгаа л байна. За маш хэрэгтэй зүйл. Одоо энэ сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг юм чинь хамгийн чухал байгаа шүү дээ. Энэ сэтгэл зүйн хэрэгцээг мэдэхгүй учраас одоо сэтгэл зүйн хэрэгцээ нь хангалтайгүйгээс шалтгаалаад одоо хоорондын зөрчил явагдана. За тэгэл одоо өөр одоо тэр хэрэгцээг хангахын тулд өөр
одоо гэр бүлээс гадуур харилцаанд орох юм уу тий эсвэл одоо тэрийг архит дарсаар одоо тайвшруулах юм уу иймэрхүү асуудал ороод байгаа. Эрэгтэйчүүдийн үндсэн хэрэгцээ бол одоо эхнэрээс сайхан байгаасаа гэж хүсдэг. Одоо зарим манай эмэгтэйчүүд гэр бүл болсны хадаар бол одоо өөрийгөө бол гаргуундаа ихийг бол үзүүлж өгдөг шүү дээ. Тэгж байж болохгүй нэ. За хоёрдугаарт одоо бэлгийн хэрэгцээг нь бүрэн хангадаг байгаасаа гэж хүсэж байна. За гуравдугаарт нь бол одоо магтан сайшаах, урамшуулах, магтаал одоо өгөх. Тэгээ магтаал гэдэг нь зүгээр одоо хоосон магтуулах гэдэг биш байхгүй. Тэр өөрийн хийсэн үйлдэлийн одоо ингээд яг үнэн зөвөөр хэлэх юм бол тэр магтаалыг авсан гэх юм бол өөрийгөө бол би энэ гэрийн бол одоо өрхийн тэргүү юм байна. Миний эхнэр бол намайг үнэлж байна те гэдэг байдлаар өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээг авдаг. А тэр хэрэгцээг авсан хүн бол дахин магтуулахын тулд илүү сайжрах, илүү хариуцлагатай байх, илүү өөрийгөө ингээд хөгжүүлэх хэлбэр л ордог. За ийм хэрэгцээ дараагийнх нь одоо хөндлүүлэх хэрэгцээ тийм ээ. Одоо эр хүнийг нэг эрдэнэ мэт одоо ингээд хөндлөх юм бол эргээд одоо миний одоо хайртай эхнэр бол намайг одоо үнэлж байгаа, хөндлөж байгаа учраас бол би энэ тунд бол илүү хайр халамж өгөх хэрэгтэй юм байна. Одоо үнэлэх хэрэгтэй юм байна гэдэг бол энэ хэрэгцээнүүд хангагдаж эхэлж байгаа. А эмэгтэйчүүдийн хэрэгцээ бол бас энийг мэдж явах хэрэгтэй. Эмэгтэйчүүд бас үнэлүүлэх хэрэгцээ байдаг. Хэрвээ одоо нөхөр нь үнэлээд байх юм бол эмэгтэй нөхрөө одоо хайрлахад илүү болцоотой болж эхэлдэг. Яг гэвэл хүмүүс ер нь одоо гомдохтой тэр асуудал асууж гомдоод идэв. Эмэгтэй хүн болоод эрэгтэй хүнийг энэ хүн миний бодол санаа, миний хүсэл эрмэлзлийг дэмжиж гэнэ үгүй, намайг үнэлж гэнэ үгүй гэдгийг хардаг байхгүй. За одоо эмэгтэй хүний хэрэгцээ бол одоо эрэгтэй хүнээс за нэг төгс одоо бүр ингээд ахуу одоо эдийн засаг санхүүгийн байдлаар төгс авч явж чаддгүй ч гэсэн ямар ч байсан одоо амьдралынхаа төлөө ингээд явдаг, хичээдэг, зүтгэдэг байгаасаа гэсэн эдийн засгийн хэрэгцээ бол байдаг. Дараад нь бол мэдээж хайрлах, халамжлуулах хэрэгцээ, тэгээд үнэлүүлэх хэрэгцээ. Тэгээ ийм юм яг үндсэн хэрэгцээнүүд бол өшөө яхан нарийсгал өшөө хэрэгцээ бол байна. Гэхдээ энэ хэрэгцээнүүд юунд хангацсан тохиолдол бол эрэгтэй хүн, эмэгтэй хүн бол биеийнхээ ер нь үндсэн хэрэгцээг хангасан тохиолдолд жижиг сажиг асуудлуудыг бол шийдвэрлээд явах боломжтой байдаг. За тэгэхээр дараагийн асуултыг хоош нь тавьж байгаадаа өөр нэг асуулт асууя. Сэтгэл засал одоо сэтгэл зүйчид хандж байгаа ирчүүдийг аваад үзэхээр ямар асуудлуудаар дийлэх нь түгээмэл юу н орж ирж мэдээлэл зөвлөгөө авч явах юм бэ? За нэгдүгээр асуудал бол гэр бүлийн асуудлууд байна. Гэр бүлийн асуудлууд дотор гэдэг нь одоо ямар нэгэн гэр бүлийн зөрчилдөөнүүд байна тийм ээ. Буруу ойлголцсон юм уу? Эсвэл одоо гэр бүлээс гадуур харилцаанд